бичлэг эхэллээ. За өнөөдөр 2019 оны 4 сарын 21-ний өдөр одоо 17 цаг 3 минут болж байна. За бидний 11 цагт эхэлсэн сургалт ингээ өндөрлж байна. Хаалт маань ингээд болох гэж байна. За бид нар өнөөдөр хамтдаа энэ хоолны сургалтыг зохион байгууллаа. Гадаад хүмүүст Монгол онцлогтой галт тоогоог барих энэ сэдвээр одоо манай мөнгөн соём мөн одоо бэкчрэн бид нар энэ хост айлын эзэд бид нар ингээд туршлага мэдлэгээ Travel Buddies компанийнхаа одоо айлын менежерүүд мөн тэр Балтик гэрийн одоо эздэд бид нар мэдээлэл өглөө, туршлага хаваалцлаа. За сургалт ямар сэтгэгдэлтэй байна? Соёмбо энэ хүмүүстэй өнөөдрийнхээ энэ сургалтын талаар юм ерөнхий гоё өөрийнхөө төрсөн сэтгэгдлийг хэлнэ үү? За баярлалаа. Өнөөдрийн энэ сургалтыг зохион байгуулж ингээд бидрийг бас ингээд сонгосон. Биднэрт бас дахиад нэг ингээд шин санаа мэдлэг өгч байгаа байхгүй. Одоо ингээд та нарын ярьсан өнөөдрийн бүх зүйлийг би ингээд хүлээж авчаад ингүүл дээр юм бэ, тэгүүл дээр юм бэ гэдэг ингээд дараачийнхаа нэг гоё хүнийг баярлуулах гэдэг юм тэр санаагаа болчихж байгаа байхгүй. Тэгж байгаа болохоор надад маш их таатай байна. Тэгээ их гоё бүгдээрээ их гоё өмнө нь нэг ингээд бас иржээс байсан хүмүүс юм шиг тий ирж байсан хүмүүс юм шиг тий. Тэгээ өрөөсөө тийм ичээ заах юмгүй тэгээд ийм гоё хин хчээс ингээд зөндөө олон юм сонсчих ингээ юм хийж байгаа мөртлөө тийм тэгдэм юм дээ. Тэгээ сэлэнгээ хчээсээ сэлэн мөрөн шүгэ. Миний мэддэг юм одоо надад л ингээд одоо жишээ нь би хүүхдээ ханиад үргээ сонгоо ирчээ тэгээ тавьдаг гэхэд л надад үйлчилж байгаа байхгүй би ингээ өөрөө хэрэгэлдэг. Тэгэхэд хин их чи ингээд олон ярьсан юмыг би өөр ээжэд хэлэхэд тэр ээж миний хэрэгэлдэг байсныг биш энэ их чихийг илүү яагаа те цаашаага ингээд бас сайхан амьдралдаа хэрэгжүүлдэг ч юм уу. Тэр утгаар ингээ бие биенээс туршлага солилцлоо. Нэг гоё юм баг болох ч юм шиг. Зүгээр л ингээд талангуу зүгээр ингээд бүгдөө ингээд уусаал ингээд зэрэг мэрэлгүүгээр зүгээр ингээд урд нь уулзаал ярилцчихсэн юм шиг те бүгдээ ингээд тийм гоё сэтгэл санаа яг нэгдэл орчлоо шүү дээ тийм санаа нэгдээ тэгээ их гоё байлаа тэгээ ийм олон ийм гоё залгуучуудтай бас ингээд ийм сайхан найзуудтай болж байгаадаа баяртай. За хоолны сургалтаа манай мөнгөн соём ингэж бодож байгаа юм байна. Баярлалаа. Сайн байна. Ийм амжилттай алхам хийсэнд чинь. За энэ сургалтыг одоо ахалж байгаа манай бодроо. За бодроод ямар сэтгэлдээр өнөөдрийн сургалт? Бид нэр бутик гэрт зориулаад ер нь одоо малчин айлын хажууд ингээд тав тухтай байгаад бас эрүүл зөв хооллоо. Тэгээд дээрэс нь Монгол ахыг шингээсэн бүр тэрийг голчлох тийм зорилготой байсан. Тэгээ бид нэр ер нь ийм хин энийг зааж чадах уу гэд хайсан бохгүй. Тэгээ бид нэр танахыг сонгосон дооч баяртай байна. Олон сайн зүйлүүдийг сайхан зүйлүүдийг мэдэж авлаа. Тэгээд угаасаа л Монголын аж ахуйгаас мал аж ахуйгаас те өөр бусад зүйлс хаяхан байдаггүй. Тэрийг ингээд орчин үетэй холбоод ингээд бүр гоё юм амттай цэцэг жимстэй бүх юм дурсамжтай дээрс нь ингээд бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацааг үнэтэй олж үлдлээ. Тийм болохоор маш их сэтгэл өндөр байна. Тэгээд хамтран буцаад өөр олон зүйлүүдээр буцаад холбогдох бах тэр тодорхой боллоо. За их баярлалаа. За өнөөдрийн манай сургалтанд ингээд Travel Buddies компани ингээд 6 сайхан шижгэнсэн мэрэгжилтэнгүүд маань ирээд суралцлаа, туршлагаа ярилцлаа. За юуг ойлгож мэдэрвэ? Ганц дайчин ганцаардахгүйгаасаа камера шилжүүлээд асуунаа. За. Өнөөдрийн сэдэв маань болохоор хоолны сургалт байсан. Тэгвэл надад хоолны сургалтаас илүүтэйгээр юу таалагдсан бэ? Юу илүү сурваа гэхээр яг одоо энэ салбарт ингээд 10 гаруй жил ажиллаж байгаа хоёр ах хичээсээ сурах юм бол далаа шиг их байна. Тэгээ зах цухаас нь бас өөрт хэрэгтэй зүйлүүдийг сонслоо, тэмдэглэж авлаа, сурлаа. Тий. Өөр зүйл нь болохоор хамгийн сүүлийн десерт бас маш их таалагдлаа. Тий. Шарц үнэ. Бүгдээрээ хамтарч ийсэн. Өмнө хинч их туршаагүй байсан. Тэгээ бүгдээрээ хамтарч хийгээд тэгээд шинээр бий болгосон. Энэ брэнд тэтгэн байна. Шууд ном харчаа тий. За баярлалаа. Яашаа шарц үгээрээ зөмөрөө чихэр хийчихэл юм бэ тий. Амтан. За лавга тий мэдээж. За лавга дүгээс нэг нэмэлт асуулт байна. Чи үл ийм менежер ийм аялын менеж одоо аял бас ингэ зохиодог юм баг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр чи ер нь аяллаа менежментийн дотор дээр юу оруулъя гэж бодов? Шууд санаа ингээ юу төрөөд үлдэв?
эхэнд хийх алхам л гэсэн үг. Одоо энэ сургалтын дараа чи маргааш очоод одоо шинээр хийгдэх аялал дотор юу шингээе гэж бодов? Яг одоо бигсрийнхээ хэлсэн яг одоо маргаашнаас одоо ингээл яг хөтөлбөртөө шингээ гэсэн 2-3 зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо мөнгө аягийг хөтөлбөрийн багцад оруулах хэрэгтэй гэдээ байж байна. Өшөө нэг зүйл нь дэвтэрээр нэмэлээд болсон байна. Зөв. За яг дэвтрээд яг үнэ ястай сайн байна. Тэмдэглэл дэвтэр дээр бичсэн тэр санаануудыг мэдүү сайхан хэрэгжүүлээрэ. Ястай сайн байна шүү. Тэгээд тэр нэмээд зүгээр хэлэхэд би хэлээгүй гэж бодгоо. Мөнгө аягны хэрэглээний ийм онцлог нь иймэгдэг нөө жижиг брошюрыг заавал мөнгө аягтайгаа хамт байлгаарэ. Тэгжээж ингээ хүн биднээс нэмэлт мэдээлэл асуухаар шууд ойлгоо шүү. За, Botuk Travel Buddies компани одоо бас ахлах одоо мэрэгчлэнгүүдийн нэг нилээ одоо карьер ахиж явж байгаа. Тэр Сэлэн мөргөн гэдэг нэртэй Сэлэнгээ ихчээсээ дуршлагын сонсноо. За ихчүүр нь өнөөдөр сэтгэл их өндөр байгааг би мэдэрч байна. Тэгээд та бас өөрийнхөө олон жилийн бас ингээд ажил хөдөлмөрийн дараа манай гэрт ингээд энэ хост айлд ирээд ингээд сургалт авахд танд ер нь сургалтын онцлог ямар байв? Та ер нь өмнө олон сургалтанд суусан байлгүй дээ. За нэг тэр талаар нэг хэлж өгөөч. За сургалтын онцлог бол одоо ер нь гоё байлаа. Ер нь энгийн одоо элдв одоо нэг хэд маяг юмд баригдаагүй зүгээр ингээд энгийн яг байгаагаараа ийм гоё залуучуудтай хамт энэ сургалтанд ингээд сонгогдож ирж суусандаа баяртай байна. Тэгээ би эндээс их олон санаа төрлөө. Олон юмыг таараас ч олон юмыг мэдж авлаа. Энэ дүүнрээс ч бас олон юмыг мэдж авлаа. Тэгээд надад нэг би танахаас юу мэдрээ гарсан гэхээр зэрэг анх би ингээд нэг жуулч авахтаа ингээд сандарч исэн гэж ярьж исэн. Тэгэхэд манай захирлын хэлжсэн үг одоо яг танахаас би яг тэрийг ингээд жинхэнэ утгаар нь ойлгоо гарлаа. Одоо ингээд нэг та зүгээр байгаагаараа л бай. Тэр хүнийг бантангаа бол бантангаа, лавшаагаа бол лавшаагаа хийгээд хүлээж аваа гэд намайг ингэж хэлжсэн тий. Одоо тэрийг л би яг одоо танахаас энд яг ингээд яг энэ орчноос мэдрээд гарлаа. Одоо хамгийн гол нь яг байгаагаараа яг Монгол юугаараа л ингээд хүлээгээд аваад өстой Монгол танахыг бол одоо би яг жинхэнэ яг Монгол ухаанаа бүх юмаа яг энд харуулж чаддаг. Би хотод ийм айл байж байгааг санаагүй ирсэн. Эхлээд би байр майртай айлтал жоохон би мээрээ суух юм бол тий сургалтанд тэгээд ингэж практикт ажиллах дээр ингэн хасдаг. Тий одоо тэгээд сургалтанд явах чинь баг одоо манай ажлын дүүмөр чинь намайг баг оос маягаар уцалж байгаа мах гэл намайг чинь тэгээд мэдээ өчтөрөө болдроотой яриад хөдөлжсэн чинь та юу сургалт ингэ нэг сургалт гэсэн. Тэгээд чи би чинь баг нэг тийм юм бодоод бие яриад баг арай зангав ингэ зүг. Тэгээд айгуу гой хөгжилтэй хэдүүлээ чөлөөтэй зүгээр надад ингээд шууд ингээд бүгдээрээ бид нар аяллаа улсуудын болохоор тийм аялал гэдэг чинь айгуу гоё шүү дээ тий. Одоо гэр орныхын тэнглээч гэж хэлдэг. Тэгтээ бид нар тэнгж явахдаа бид нар бие биенээсээ суралцаад танилцаад ингээд зүгээр шууд ойлголцоод байдгийг. Би бас энд ингээд хит хитэн газар ажиллаж байсан. Би аяллахынтаа бол би зүгээр ингээд бие биенийгээ ингээд өнгөрөхөд гэл ингээд амар ингээд ойлголцдог. Тэр утгаараа яг өнөөдөр энд ингээд бид зүгээр яг бид нар жинхэнэ аялагч айл байж тий. За баярлалаа. Тий аялагч айлжсэн. Тэгээд захирлын хамгийн анх надад хэлжсэн үг. Дахин киноны хүмүүс явуулахдаа хэлжсэн. Та зүгээр өөрийнхөө байгаагаараа бантангаа аял бантангаа лавшаа аял лавшаа аягээд загнажсэн. Дахин батлаа. Тэрийг өнөөдөр танах энд надад нотолж өглөө. За баярлалаа. За өнөөдрийн сургалтанд нэг онцлог одоо бүсгүй байгаа. За минийтэй сэтгэлдээ хэлж. За сургалт нь мэдээж маш гоё боллоо. Тэгээд хоол гэхээсээ илүү ер нь хамгийн бас нэг сэтгэл зөндөө хоол юм сурсан л да. Яг энэ тэр гэх юм бол байхгүй зүгээр зөвхөн хоол биш ерөөсөө л маш өргөн зүйлтэй мэдлэг авсан. Тэгээд хамгийн чухал зүйл нь нөгөө нэг та хоёрын тэр мэдрэмж тийм зүрх сэтгэлээ гаргаж Монголынхаа төлөө Монголынхаа ямиг ашиглан Монголынхаа лалхамд тутамдаа тэр зүйлийг шингээж гаргаж ирж байгаа нь айгүй тийм гоё сэтгэл төрлөө. Зарим нэг юм дээр анзаардаггүй зүйлүүдийг хүртэл тийм гаргаж ирсэн. Тий. За 7 сартай хүүхэдтэй жинхэнэ Монгол ир болох юм байна. Баярлалаа. Ээж нь өнөөдөр ийм сайхан мэдрэмж авч байгаа юм чи хүүхдвэл дороо ингээд энэ хүүхэд энэ бага наснда мэдэрсэн мэдрэмж нь насан туршид нь тэр хүний үйлдэл болдог. Тэгээ баяр үргэн мэдээ. Сайн байна энэ мэдрэмж.
За онцгой дүүтэйгээ мэдчихлээ. За энэ наан бас их хоёр нөгөө бөөтик гэрээ эзэд сууж байна. Эзэдээ сүүл асууна. За энэ зүгээр дашрамд хэлэхэд ажил олгогч эзэдийн холбоо гэж байдаг. Тэгвэл залуу ажил олгогч эзэдийн холбоо гэж бас байгуулагдж байгаа юм байна. Залуу ажил олгогч эзэдийн холбоо. Тэгээ насаараа гэдэг юм уу тийм тусдан төрийн бас байгуулга байгуулж байгаа гэсэн санаа. Тэгээд би та хоёрыг одоо залуу ажил олгогч эзэдтэй гэж харлаа. Миний хувьд бол та нар бол нөгөө бөөтүг гэрийн юм эзэд учраас. Тэгээ хаа байсан нөгөө Улаанбаатар хотоос 100 гаруй км-ийн цаана тэр нөгөө дахь байдаг тий. Хустай нуруунд ойролцоо 20 км ойролцоо ингээд сайхан тий амьдраа тэгингээ ингээд аялал жуулчлалын travel buddies гэдэг энэ компани ингээд одоо ийм гишүүн айл болчихсон тий. Тэгээд бүр бөөтик гэрийг ингээ Монголд баг ийм үлгэршээ гэрүүдийн нэг ингээ болж байгаа. Аж ахуйтай бол аж ахуйтай, аялал жуулчлалын үйлчлэгээтэй бол үйлчлэгээтэй. Тэгээ бас тодорхой өөртөө маш их мэдрэмжтэй. Тэгээд ийм сайхан одоо хоёр би та хоёрыг хоёр хамтд нь хэлчих. Ингээд хоёр орчин үеийн Монгол айлын ийм хэм маяг болж байгаа. Та хоёрынхоо сэтгэлдээ бас сонсъё. Ингээд өнөөдрийн сургалт та нарт яаж үлдвэ? Баярлалаа. Юуны төрөнд энэ хөө сургалтанд тохиролцсон ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд энэ сургалтнаас маш их юмыг мэдэж авлаа. Их юм сурж авлаа. Та хоёрын ярьсан хэлсэн бүхэн их үнэтэй зөвлөгөө байлаа. Тэгээд энэ жилийн хувьд нөгөө манайх анх нөгөө авч байгаа учраас энэ надад бол анхны сургалт байлаа. Тэгээд их сайхан туршлага солилцлаа. Өшөө их юм хийх юм байна. Их сайхан ямиг мэдэж авлаа. Гой гэр дотроо өөртөө наад брендийн эвлүүлдэг гэрийг тавина те. За хин манай дүүд дэвтрээ харуулжаад миний хувьд босоо сайхан өөрөө бичсэн дэвтрээс харжаад нэг юм хэлчих. Би ер нь чиний дэвтэр дээр бас нилээх юм байгаа гэж бодож байна. За тэр хооронд нь би энэ рүүгээ 5 гаруйгаа нэг босчиход те. За би бодож ирээсэй гэж бодоод байна. За 5-гийнхаа бодчихсон зүйлийг сонсноо. Сайн нэг баялагын хөтөлбөрт ямар зүйл багтаах вэ гэсэн чинь тийм. Тэгсэн чинь дараад нь бодож исэн чинь яг чухал зүйл нь болохоор юмыг илүү агуулга талаасаа одоо түрүүнгээ бисрахаа ярьж байгааг сонсоход бол илүү одоо тийм философи юм уу тийм агуулга талаас нь юмыг их бодож ханддагюм байна юмд хандлага нь Монгол уламжилт зааж одоо ахуйгаа яаж агуулга талаас нь хүнд хэлцүүлэх вэ гэдэг талаас. Зүгээр нэг юм байдаг гэх биш. Бүр ингээд учир холбогдлыг нь нэлээд одоо сайхан энгийнээр гаргаж ирээд тийм ээ. Манай лавга сайн байна. Тэгээрээ мэд агуулга талаас нь сайн. Лавгад эртээ шахааны сургалтанд суусан. Тэгэхээр би нөө дөрвөн шагааг ашиглаад ийм аялал жуулчлалын одоо хөтөч хүмүүс дөрвөн шагааг ашиглаад ингээд тоглох сургалт байсан те заах. Гэвч миний тэр сургалтын ихэнх цаг нь шагаагаа яаж тайлбарлаж эхлэхээс ингээд сургалтын агуулга маань гарч ирж байгаа те. Ер нь шагааг ингээд хүмүүст энэ Монголын зүйл гэдэг өнцгөөс нь биш. Энэ та нарын зүйл байсан юм аа. Та нар голонд гээчгсэн бид нар та нарт хадгалж үлдсэн гэдэг тэр талыг би гаргаж ирээд ингээд шагааны сургалтыг хийснийг чи санаж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ нөгөө энэ хоолны сургалтын ер нь онцлогч гэсэн тиймэрхүү л байгаа. Тэр хүмүүс хоол иддэггүй иддэг. Гэхдээ нөө Монгол хоолыг те Монгол агуулгатай. Тэгээ монголчуудын нөө цаг улиралтай гоё тааруулж иддэг гэдэргээ те. Тэгээ бид нар ингээ хүнийг юмаа идэхтэй хүртэл юм нөгөө гоё мэдэж иддэг болох гэж байгаа гэсэн тийм хүмүүс шүү дээ тийм ээ. Тэр талаас нь мэдүүд ер нь ямар санаа дөрөв хоолтой нөгөө хоол руугаа буцааж оруулж байгаа. Ер нь чи өөрөө тэгж иддэггүй. Ингээд миний өнөөдөр ярьсан чиг тогоо шангаа хараад тийм шанагтай байна, тийм хоол болж иддгүй анзаардгүй ер нь тэрийг. За сайн байна. За тэгвэл яг энэ анзаарсан мэдрэмжээ бүх одоо Монголыг зориулж ирсэн бүх хүн сайхан мэдрүүлээрэ тийм мэдөө. За баярлалаа. Би мэдүүгийн чинь нэр ямар насан жаргал. За насан жаргал маань өөрийнхөө гоё дэвтэрнээс харжаад ямар сэтгэлд вэ? Ер нь бол зөндөө их юм сурж байгаа. Зөндөө их юм тэмдэглэсэн байна. За нэг ганц хоёрыг уншъя. Хамгийн гол нь ер нь гол гэсэн гэвэл одоо нэг малчин айл ингээд сүү цагаан эдэ гэл нөгөө нэг нийтлэг ойлголт байдаг шүү дээ. Тэрийг нь болохоор зэрэг ингээд экологийн цэвэр бүтээгдэхүүн тий. Тэгээ тэр бүтээгдэхүүнийг одоо яаж боловсруулах нь одоо боловсруулж байгаа технологи тэгээд юу нь болохоор орчин үетэйг ингээд нийцсэн гэж түрүүн хэлсэн. Тэр нь болохоор их таалагдсан. Тэгээд ер нь бол нэг тэмдэглэснээсээ л уншчих юм даа өөр.
Чи их залуу юм байлээ. Хэрэглэнээс одоо ингээ өөрсдөө ингээ ажиглаж сурах мөрөх гэдэг тэмдэглэсэн байна л да. Тэгэхээр хүмүүс жуулчид одоо юу хэрэглэж байна те? Тэрийг нь ч гэсэн одоо аялын бүтээгдэхүүнд ингээ цааш ажиглаад тэрийг нь тэмдэглэл юу сурах хэрэгтэй байна гэдгийг бичсэн байна. Тэгээ модерн за энэ яг энэ нөгөө эхний хоолт дээр ажиглалт хийх гэж байгаа шүү дээ. Анханаас ахуулаад жуулчнаа ажиглах нь их зүүн байна гэж бодсон байна. За тэгээд бичсэн тэмдэглэл тэр бүх юм аа. Тийм болгоныгоо нөгөө нэг нөгөө аяллахаа юу хөтөлбөртөө оруулж өгвөл тэр нөгөө нэг жуулчдаа тий контент болгож хадгална гэж. Тий тэгээд дээр нь нөгөө удирдлагатаа нөгөө мессеж заавал бичиж явах хэрэгтэй тий. Энэ их чухал шүү тийм ээ. Тэр хэсгийг мэдээ бүр илүү онцлоод бичсэн байгаа. Тэгээд дахин сайхан тэмдэглэлээ уншиж үзээд тэгээд та нар баг гэлтгүй одоо баг гэлтгүй одоо энэ зүйлийг ингээд ажиглах нь бас чухал юм байна. Монгол ахуйгаас одоо суралцах юм маш олон байдгийг мэддэг хэрнээ бас мэддэггүй зүйлүүд зөндөө байсан байна гэж ойлголоо. Тэгээд ингээд сүү самархад хүртэл ингээд чийг гардаг тэр нь ингээд юу яадаг хүнд хэрэгцээтэй гэдэг тийм уурна гэж чийг болж. Тэг яг үнэ сайн байна. За ингээд та бүхэндээ сэтгэлдээ илэрхийлж энэ сайхан агуулгыг бүтээсэнд хамтдаа бүтээсэнд энэ 5 цаг 20 минутанд их баярлалаа. Энэ 5 цаг 20 минутыг ингээм хамтдаа гоё бүтээсэнд чинь их баярлалаа.